Mongol Derby funds currently support 4 tourism businesses. One of these businesses is located in Degelkhan Sum, Henti Aimag in eastern Mongolia. The tourism business is operated by Mergendal LLC in Avraga Tosan Spa Resort. Avraga Tosan is a picturesque location featuring 2 lakes with high concentration of mineral elements and yellow mud. In summer, it is a popular holiday destination. About 10,000 Mongolians and tourists visit here annually. Prior to receiving the Mongol Derby grant, the tourist camp catered to around 2,000 domestic visitors each year. The grant funds were used to build new cottages and improve existing infrastructure. 2004 оноос манай компани нь бол аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 5 гэртээ одоогийн байдлаар бол 5 байшин 5 гэртээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Derby төслийн хүрээнд бол 26 сая төгрөгийн нийт өртөгтэй төсөл хэрэгжснээс 20 сая нь бол өөрийн хөрөнгөөр 6 сая төгрөг нь бол сангийн төслөмжтойгоор бизнесээ өргөжүүлсэн. Уг төслийн өрөөнд бол боловсон 0 дүүш мөн амрагчны амрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 юм модон барилга барьсан байгаа. Үүний хүчнэлөөгөөр бол манай орлого бол 50% нэмэгдсэн. Үйлчлүүлэгчдийн тоо бас 2 дахин өссөн. Энэхүү төсөлтөд хамрагдсанаар бол манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжил дээшилсэн. Бид нар бол энэ аврах туссан аршин сувиллын энэ амралтын газар бол одоо 5 дахь жилдээ ирж амарч сувиллуулж байна. Тэгээд сүүлийн 2 жил бол энэ Дэлгэр ханга компани энэ аршин сувилд бол амарч байгаа. Энэ сонгосон гол шалтгаан нь юу гэхээр тэнд боловсон наалтай, дүүштэй. Тэгээд биднэрт энэ сумын тэр төвөөс ус цэвэр ус юм зөөгөөд өгчдөг. Өшөө энэ нуурлуугаа явхад одоо зай хамгийн одоо ойрхон энэ хашаан дотор энэ гэрэлтүүлэхтэй. Тэгээд энэ нялх хөөхтэй хүмүүс ирэх юм бол энэ тоглоомын талбай байж идэг. Тэгээд бидний оршин суугчдынхаа 5 дахыг хангасан. Манай Дэлгэр ханга амралт аршин сувиллын ажилчдын тоо бол 2009 онд 5 байсан бол 2010 онд 12 болоод энэ төслийг хэрэгжүүлсний хүрээнд бол өргөжинд хилээд 2011 онд одоо 15 ажилтнтайгаар үйл ажиллагаа өргөжинд хилж ажиллаулж байна. Одоо түүхийн үед махсуугээ бол нутгийнхаа ард түмнээс авч бэлтгэдэг. 9 онд нэг 5 айл өрхөөс бэлтгэж исэн бол 10 онд 7 айл болоод одоо 11 онд 9 өрхөө айлаас мах сүү түүхийд бэлтгэж байна. Манай одоо амралтын газрын хувьд бол орон нутгаас ажилчдаа авч одоо орон нутгийн хүмүүсийнхээ амжиргааны түвшинд бол тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байна. Амралтын газрын хувьд гэвэл нь одоо цаашдаа одоо гадна тогтчлт болон амралтын байрыг нэмэгдүүлэх цаашдаа дахиад шинээр одоо амрагч нарыг хүлээж авах тухайн нөхцөл бололцоог нь бүрдүүлэх тал дээр одоо тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ компанитай би 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Тий. Махны илүүлж байна. За Улаанбаатарт явж махны илүүлэхийг бодвол энд нийлүүлж байхад бол одоо замын зардал одоо бензин досны хэмнэлттэй үйл ажиллагаа ч гэсэн ажил төрлийн одоо бага юутай цаг зав бага гаргадаг учраас надад одоо бас их ашигтай онцгой ашигтай байдаг.